Сайхыг эвгүй байдалд оруулж юу? Үгүй ах чинь угаасаа л нэр төртөө хайртай хүн шүү дээ. Тэгэл яах вэ? Чамаас санаа зовсонд бол гараа явж ахгүй юу? Тэрнээс ууралсан да биш шүү. Гэхдээ ах одоо иймэрхүү юм нууж болохгүй үстэй. Үгүй яах вэ? Нэр төртөө хайртай хүн чинь гэр бүлийнхнээсээ санаа зовж ахгүй юу? Гэтэ ахын боловсрал ажлынхаа туршлагыг бодоход энд бол ажил олоход бол асуудалгүй үстэй. Гүүштэй Америк чиний бодсноор биш. Сая ковидоос хойш бол ер нь бол нэлээд олон хүмүүс ажилгүй болсон шүү. Ахтай ч адилхан IT инженерүүд нэлээд олон хүмүүс ажилласаа гарсан. Тэгвэл та хоёулаа өндөр боловсралтай хэл устай юм чинь эх орондоо ирээд ажиллавал яадаг юм? Уг нь ч Монголд очимоор л юм л да. Гэхдээ очиод ядаж нэг бизнес эхлүүлчих. Мөнгө төгрөг ураагаагүй. Бизнес байтугай байр, машин авчих мөнгө ураагаагүй байгаа штэ бид хоёр. Тэгээд бас энд удсных охинооны гайгүй коллежийн боловсралтай болгочоор буцмаар байна. Тийм санаатай байна да. Нэр юм үү? Ахыгаа ажилгүй болсныг хүмүүст битээ хэлээрэй. Их чинь гуйж байна. Цаа завлдаггүй би хэлэхгүй. За л хоёлаа. Cheers. За cheers. За одоо бяцлага нэмээд авчих. За тэгээд очиод розмарин, базил. За өөрч. За үлдсний нэр нь чамаар мессеж явуулна. За тэг. За газ авчир. За. Энийг хас хин. Оо, сайн байна уу? Сайн байна. За санааха. Сайн. За. Ажил эхэлж байна уу? Өө тавлагсан. Бужигнаал яваал. Ахта нэг аягаа нэг хэдхэн баяртай шүлээ идэх үү? Баяртай шүлөө? Тий. За тэгээд таа Итали хоолойд хөө. Оо тийм. Учиргүй горгүй үнэтэй юм болчихно хэрэггүй. За нөгөө харин хөөе баяншаач болдг юм уу дөө. Бас л үн мөнгө яачих. Зүгээр нэг гурилтай шил уучих. Гурилтай шил. За дүнгээс гоё гурилтай шил хийгээд үзье. Бурхан минь. Ой. Яасан байх? Боли. Яасан? Цахалгаа боли. Яач вэ? Бүр патраад энэ одоо яана. Яасан? Мөнгө өсөж болох байлаа. Нэг их хурлын гишүүн хитэн дүүнэр дээр уйлаад ороод ирсэн гэсэн. Хаах нь бүр балраадад яана гэд нөгөө дүүнэр нь бүгд сандралдаал мөнгө төгрөг цуглуулаад за нэг уян гашуу болж тэгэл ахаа уучлаарай бидэнд байгаанд нь яасан бэ гэдгсэн. Ахих нь мөнгө өсөөд одоо би яана гэд уйлсан. Тэр хүн шилдэг нэг уйлтлаа баяжж үзэх юмсан. Ахих нь бүр мөнгө өсөөд гоё байна. Уйлах гэсэн ерөөс болохгүй. Юу мөнгө юм байхаа? Юу гэж хөөе. Тэр мөнгө өсөх талаар ямар нэгэн ойлголт байна уу чамд? Та ямар юм байх вэ? Дүүн ингээл ресторан ажиллуулаад тэгээд ялс хитэн цаасаараа ойр зураг болгоол явдаг шүү дээ. Хөөе. Чи залуу хүн байна.
хөгш нь надаас 7 дор байж болохгүй шүү. Наад тархиа ажиллуул ойлгож байна уу? Толгоогоо сайн ажиллуул. Тэгээд өөртөө дүүн юу хийх вэ? Энийг л ажиллуулд юм чи. Өөр мэдэхгүй шүү дээ. Өөр юм гэж. Одоо энэ хар чинь. За энэ одоо байр талбай. Жил ирэх тусам түрээсийн үнэ нь улам л нэмэгдэнэ. За ингээд хоол хийх нь одоо орц энэ бараа бүтээгдэхүүн гадуур улам л нэмэгдэж байгаа юм зү. Тэ чи яах юм бэ чи? Болоод байна гэж одоо болж ээж болно. Тэгвэл энэ одоо болж байгаа мөнгөөрөө чи шууд мөнгө өсөг. Одоо нэг хэдэн төгрөг гаргаад coin аа. Coin уу? Тийм ээ. Энд чи бүр хэд дахин өсгөж байг. Ойлгож байна уу? Хүн ер нь дураагүй байж болно. Гэхдээ дуулуургүй байж болохгүй шүү. Одоо чи мөнгө гаргаад ав. Хэдэн coin авч. Хожин буржийн нэр надад баярлна. Аха баярлалаа л гин. За хамгийн үнэтэй хамгийн амттай хоолоо хий. За. Энд сайхан төгчүүлжээ. Харин тий. Манайхан ч бас юм хийгээд гоё болгож ээ. Бүр багын дурсамж зэрэг гоё байна. Бидний хүүхэд байхад ийм юм юу ч байдаггүй байсан. Тэгээд багтаа энэ дээр мөн ч их ирдэг байж лээ. Голын жарахаа залгаал халгаан түлэгдэж бие биен дээрээ шээгээд. Тэгээд явжсэн та. Чич. Одоо л жинхэнэ баян хүн шиг болж байна. А бидний хүн яваад байгаараа. Хош нэрээ цагуур чинь өөр хөрөнгө мөнгө оруулах юм байна уу? Чи юутай яарад идэх юм тий? Бид хоёрын мөнгө 10 дахин өснө. Одоо 20 дахин өснө. Үр цаанаас нэг баяр хөөр төрөөд ундраад байна. Нэг ийм шүлэг би зохиож ирсэн юм. За. Гинтхэн санаанд орчлоо. Бүх өндгөө нэг сагсанд битгий хий. Бүтлгүүтэж унахын цагт бүтэн өндөггүй хоцрон шүү. Бүх өндгөө нэг сагсанд битгий хий гэж. Ийм шүлэг өччихлээ. Чи coin өсөөд байна штэ чи юу? Гэхдээ бүх мөнгөө нэг дор хийнэ гэдэг чинь эрсдэл штэ. Эрсдлээс чи айвал их мөнгөтэй болохгүй. Эргэлдүүл мөнгөө хөдлөг. Ирээн цаас халаасалж явах гаагүй юм бол энэ мөнгийг хөдлөгж бай. Эрсдлээс чи айвал их мөнгөтэй болохгүй. Ийм шүлэг бас бичсэн юм шүү. Ер нь найдвартай эндэл байсан дээ. Юмыг яаж мэдэх вэ? Халтуулъя. Найдвартай газар байх хэрэгтэй шүү дээ. Хоёр дахь хүү маань төрөөд хоёр хүүтэй боллоо гэж би баярлсандаа нэг ийм шүлэг биччихсэн юм. Алдхаас би айхгүй. Алдсан ч алдахгүй. Аяг цай амтд хоолноос татгалзаж амьд явхаас уйлдэж байна гэж гонгнохгүй. Амтын хүнийг зовоож уйлагнахгүй. Алдхаас би айхгүй. Аавынхаа гэсэн хоёр хүү ардман байхад би айхгүй. Ийм шүлэг зохиож байлаа. Чи ер нь энэ шүлгээр явсан бол юм доолох шүү. Хөөш. Одоо тэгээд coin маань ингээд 10 дахин өсчлөө. Тэгэхээр одоо энэ өссөн байгаа газараасаа бас хагас угс мөнгө аваад өөр тийш нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Энд ч нэг нь өсвөл өөр газар ч бас өсчл байх л дээ. Наадах чинь ч утгагүй дээ. Найдвартай газар эндэл байсан гэр. Мөнгө дулаан дээр харвал шувуу шиг цуваад ирнэ. Мөнгө дургуун хэрвээ хүрвэл шувуу шиг үргээд ниснэ. Мөнгөн дургүй хинч байхгүй, мөнгөгүй бүтх юм хаач байхгүй. Гэгээ мөнгийг хүндэл, ариун мөнгийг соронц мэт татаач. Хоёулаа ч ер нь мөнгийг соронц шиг татаж байна шүү аа. Тэгж штэ. Хой. Хоёулаа нэр нэг караокед орж сайхан дуулж суръя л да. Тэгээл та. За юу. Энэс нэг барьчих. За, нүү. Энэ аав мөнгөө өсөж ийн үржүүлж ийн гэдэг юм юу гэдэг юм бол
Би сумгүй байхдаа бол тийм дотн байгаагүй шүү дээ. Сүүлийн үед л бүр чухам найз болсон баг. Манай хүн энэ мөнгөнд нь болоод ахаа намраад байна. Сумгүй гэснээс ах одоо яаж ийм их мөнгөтэй болсон юм бэ? Би бол хүүхдүүдтэй тоглож өссөн. Хүүхдүүд нь бол над шигээл боловсралтай байгаа шүү дээ. Харин сумгүй ах ирэхэд идэх юм биш байгаа. Яа. Юу яриа мангартаад байгаа. Нэг нь иркитер хийгээд нөгөөхөө иркитлээд энэ гэх гээд байгаа юм уу? Үгүй ээ, нийлэл иркидэлж явахгүй да. Яагаад байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Яа, яриа төсөөлсөн чи бүр инээд хүрчлээ. Та бол нэлээл сонирн байна та. Одоо тэгэл хоёр хөгшин хүн дуудаад булангийн ингэ цогсноо хөө наашид на халаасган та аваад ирэх юм уу? Мэдгүй. Яра. Эсвэл нөгөө юу таалцсан юм шүү. Юу таалцсан ч гэжтэй. Нөгөө сэмжийн шарлал гэдэг үлээ. Шар сэмжил. Тий шар сэмжил нь. Эми таалцсан болов уу? Найз охин мөхөн таалцсан болов уу? Тэг мөнгө үрээд байна уу? Тэг юм шиг. Санал багта. Хой. Мөрөдөд тоглоод байгаа юм шүү. Тэр сонгууч бол улаан тоглоомч. Энэ одоо хоолнч байт. Тэрний юу гэсэн үг юм? Яах вэ? Бүх мөнгөө ингэж тавьж байгаад шууд бооцоо тавина гэсэн. Алдвал дуусаа юу ч юу. Дуусаа. Тийм байх. Бүх мөнгөө юу? Тийм. Hello? Hello, are you Mr. Ankpaya? Yes, speaking. This is Mark from Carmines. Yep. We saw your resume by online. Do you have time to come to our office for an interview? Yes, definitely. Thank you. Thank you. I'll be there on time. Thanks. Bye. Заараар. Захирлаа. Silk Road төслийн санхүүжилт дээр пүрэв дарга гарын үсэг зурж өгдөг үү? Өдөржин хүлээгээд уулзч чадсангүй явуулж галаа. Юу яриад байгаа юм бэ? Пүрэв дарга гарын үсэг зурах шаардлагагүй шүү дээ. Санхүү рүү ороо шийдэгч. Үгүй харин захирлаа. Заавал пүрэв даргын гарын үсэг тамхтай зөвшөөрөл бийж санхүү дээр очдог болох юм билээ. Галт захирлын гинтэн шийдвэр. За ойлголоо чи явж би нэг холбогдоод авлаадах. За аль. За сонсч байна. Байна орой минь. Танаас юм тодруулах гад. Таны гараар бүх зүйл шийдэгддэг болсон гэсэн. Санхүүгийн тайлан тооцоог дахиж сайн ягталж үзэж байж санхүүжилт өгөх хэсгээ шийднэ. Гэхдээ та яагаад Silk Road-ийн санхүүжилт дээр гарын үсгээ зурахгүй байгаа юм бэ? Бүр захирлыг эртэл хяналт шалгалт үргэлжилж магадгүй. Тэгэхээр би хизээ гарын үсэг зурхаа хэлж мэдэхгүй л байна л да. Ойлгомжтой, ойлголоо. Таныг галт захиралтай ойр байгаа гэж дуусна л да. Та ер нь галт захирлыг ятгаад бүртийг Америк руу явуулсан юм шүү. За юу гэж дээ? Чи идэхгүй байгаа бол галт захирлаас өөрөө асуух юм уу?
За сайн уу юу вэ да? Чамаг байхгүйд энтх асуудлыг хариуцна гэдэг бол үнэхээр асуудалтай байна уу? За бас юу болсон бэ? Чамайг ер нь Америк руу албаар явуулсан юм шиг байна. Чамайг дөнгөж явсны чинь дараа бүрв даргыг бүр хяналтын хүн болгоод тавьчлаа шин. Юу хяналтын хүн бэ? Энд болж байгаа бүх юм бүрв даргын гарын үсэг, бүрв даргын хяналтанд ор явагдана гэж чи боддоо. Тэгээд бүр Silk Road төсөл дээр 19-г зурхгүй хонжроод би бол бодохдоо гацаах сонирхолтой л байна гэж бодлоо. Багш үнэхээр тийм шийдвэр гаргалаа гэж юу? Харин тийм ээ. Би захиралтай уулзаагүй байсан бол бүрв даргыг өөрөө бужигнуулаад байна гэж бодоод бөө юм болох байсан байна. Тэгсэн чинь хамгийн гол нь энэ шийдвэрийг галт захирал гаргасан байвал яах вэ? Чи хурдан ирэх хэрэгтэй байна. За ойлголаа. Аав нэлээ. Миний мохо унт жаахгүй яасан бэ? Яа хэд болж байна? Хааж дэрж байгаа. Гадуур яваад. Хинтээ. Амьдрал үргэлж сайхнараа алтан нараа мансан хിവэрээ ашти гэрэлтэй. Сумхагч танаас айхтар сумлж байгаа юм байна да. Анууд амч яагаад? Мэд та. Ууцсан биш та. Арх ууц юм уу? Юу жоохон гэж, Харах уу хэлж юм байхгүй тааг алга болоо л. Очны амьдрал сайхнараа хорвоод хүмүүс сайхан сэтгэлээрээ цагийг уйраасан. За, алаа. Над руу харч та. Надад сонгуудад хоёр юу гээд хаачаад байна? Хаашаа яваад байна? Яагаад юм бэ? Мөрөөдлөө биелүүлж байна. Ямар мөрөөдлөө яриад байгаа юм бэ? Юу мөрөөдлөө яриад байгаа? Баяжих мөрөөдөл. Бай. Хаава тийм зүйл байх танд боломжгүй. Та баяж байгаа юм аль дээр баяжсан байгаа штэ. Юу ч Боломжгүй байл. боломжгүй юм гэж байдгүй шүү минийхөө. Аава намайг сонсч та тань тийм тавилан байхгүй за одоо би унтаарай. Тавилан байхгүй? Йоо аава на хувцсунаар. За тэр тавилангийн чинь би өөр байлгаад юм хөө. Унт аагүй юу унтлаа. Аага хараарай зөө. Харнаа чи гайхнаа надад заяа. Санаа зовход ч. Одоо ирсэн бол унтаарай аав. I didn't know what to get, so I just bought a book for you. I like this. Thank you. No, I should be thanking you. If there is anything I can do for you, please just let me know. Your brother's contract has been signed. The salary is 120,000 United States dollars annually. Wow, excellent. But there's something else. I apologize about his current status. In our company's tech department, there's only one open position at the moment. It's quite demanding and requires him to provide tech support in Mongolia. He'll be traveling between the United States and Mongolia.
I think my brother probably can't because his family's here. In the beginning, I was also worried that he wouldn't. But after I told him, he seemed quite pleased. All right, as long as he's fine with it. By the way, please don't tell my brother about it. Got it. За яасан. Амжилттай юу? Бас л татгалцсан хариу юу? За зүгээр дээ, зүгээр. Би нэрээ хараа. Хитэн таньдаг хүмүүстэй CV-г чи явуулсан. Тэгээ хэрвээ тохирсон ажил гарах юм бол шууд холбогдъё гэсэн. Юу юм? Бэлэг авсан. Чи ч одоо ажил төрөл байхгүй гэж яасан галзуурсан үнтэй юм авсан юм бэ? Чи л өөрөө ийм сүрчиг аммаар байна гэдэг үстэй. Гээ тэгээд авъя гэсний зургаар авна гэж юу яах вэ? Маргааш энийг хийсэн. Буцаач. За. Тоглосон юм аа. Ажилд орцсон. Ажлынхаа ярилцлагаас гарч ирээд чамд шууд хэлье гэж бодсноо. Гинтийн бэлэг барья гэж бодоод. Нэр юм уу? Нэр яриад байгаа юм уу? Нэр. Тийм үү? Кормайнст. За. Ажлынхаа ярилцлаганд орох гээд очсон чинь гэрээг нь хүртэл зураад бэлдчихсэн байсан гэ боддоо. Пүүх бүр гэрээгээ хийсэн юм уу? Цалин нь $120,000. Бүр гараад өгчжээ. За ашгүй дээ. За бэлгээ зав. Би хизэнээс ажилд орох юм. Явах хуваарийг нь 2 хоногийн дараа өгнө гэсэн. Явах хуваар гэдэг чинь хаашаа явах юм? Энэ ажил Монголд юм бэлээ. Монгол дахь салбарынх нь техникийг хариуцсан хүн гэсэн үг. Оо. Гэхдээ үргэлж тэнд байхгүй. Нэг үлрэл эндээ, нэг үлрэл Монголд. Ээлжлээд. Яасан баярлахгүй байгаа юм уу? Цалин төгрөгийг нь бодсон ч тэр. Хоёр талынхаа ээж аав нартай ойрхон эргэж тойроод гоё байгаацтэй. Чи тэгэл хурдан ажилдаа орчвол тэгэл аав дээрээ очие л гэж бодож байгаа байлгүй дээ. Бид хоёрыг орхиол. За юу гэж дээ? Та хоёроо аваад явна штэ. Юу гэж байгаа юм бэ? Би чинь дөнгөж ажилдаа одоо аваад цэгцэрж явах чинь тэгээ ажлаа орхиод чамайг дагаал яваад ах юм бол ч нү. Тэг чиний ажилд чинь дахиад ямар нэг асуудал үүсвэл яах вэ? Дахиж ажлын холбогдлолтой асуудал үүсэхгүй за. Нэрээ юм уу? Нэрээ хайрна хамлаа. За. Чи тэгэж бодож байгаа бол зөвшөөрлөө. Яа, миний хүсдэг бас. Гоё хастай. Яа. Энэ захирлаа өглөөрс албан мэдээлэл. Манай дээр дотоод аудитын газраас нэг ажилтан томилогдож байгаа гинэ. Зөвхөн манай альтаас дөө. Бусны яасан? Манайхаас гадна экспорт импорт хариуц зээлд тас ирж байгаа юм байна.
Шууд галт захирлын гэрлээ. За. Би машиндаа хүлээж авах захирлаа. Яхах явж. Сайн байна уу? Бүр захирлаа. Сайн аа билгүнэ. Сайн. Ажил нь сайн уу? Сайн. Багш байна уу? Галт захирал ийшээ насаа бүрэг дарахтаа нэг нэлээд чухал юм ярих гал нуулруу халахаа явчлаа да. Надад нэг яаралтай уулзах хэрэг байдаг. Утас руу залгаж утсан юм уу? Утас нь холбогддгүй. Ороод хүлээж ирэх юм уу? За тэгээд. Тэхөө. За. За би тэгээ ерөнхийдөө ойлголоо. За. Бүрэг дарга бөмбөг тоглох уу? Би чи бөмбөгтөө спортоос хол шүү дээ. Тенс мэс бол тоглохгүй. Үгүй бөмбөг чи хүүхэн л гэж бодоод идэх юм. Араас нэг хөцөлтэй байгаа юм шиг. Тий. Тенс тоглодог бол жоохон хамт хөлсөө гаргая гэж утсан. Шатар нөхөө. Гаа шатар бас үтгэхгүй. Би ч одоо нэг даамнаас өөрөө мэдэхгүй юм шүү дээ. Дарга. Тий. Ирэх биш нэг пионер мадтай байгаа юм байна хэвээр. Тий. Сурагч байхдаа тоглодог л байсан. Тий. Тэгвэл нэг нүчл. Тэгэлт. Тэгээ. За тэгвэл цагч нэлээд байна. Ихэд сайхан нүчхий да тийм ээ. Би чинь даамнаас өөрөө юм чи мэдэхгүй шүү дээ. Санах байлгүй те. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Удаа хүлээлээ шүү. За чи чинь харж цагийнхан зөрөг гаргахгүй энд юу хийж яваа? Билгүн үү? Болцсноо. Болчлаа захирал. Зүт. За. Гараад хэлж гэр. За алгал. Захирлаа. Хоёулахнаа тур гараад уулзах уу? Та завгүй болцсон би зүгээр. Хоёулаа тавлаа шүү. Ямар хэрэг ирсэн? Яал та. Манай компани эх 3 сарын алдагдлыг хүлээхэд бэлнэ үү гэж танаас асуух гээд. Юу алдагдлаа? Би барагцаагаар нь тооцоолж үзсэн л дээ. Silk Road төслийг дотоод авьдадаа шалгана гэд үйл ажиллагаагийн зогсооснаас болоод манай компани алдагдал хүлээх болчиход байна. Би ч юу юм бол гэж бодлоо. Миний гаргасан шийдвэр компани тогтолцоо цаашлаад ажилчдын зөв системтэй ажиллахад үр дүнгээ өгнө гэж бодож байгаа. Яг одоохондоо алдагдaltaй юм шиг харагдаж болох ч ирээдүйд өгөх үр өгөөж нь бол хамаагүй илүү байх болно. Тийм л дээ. Тийм болохоор энэ тухай дахиад ярихгүй. Үгүй багшаа гэхдээ ямар ч гэхдээ байхгүй. Явж нөх хоёлаа. За. Компани менежментийг сайжруулна гэд одоо явж байгаа төслийг гацаачиж болохгүй үсттэй. Үгүй бүр цагирлаа. Энийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар оруулаад баталсан байгаа шүү дээ. Та аль эсвэл өөрөө байгаагүй болоод дургуй цайд байгаа юм уу? Аль эсвэл компани удирдлагууд өөрөөс чинь ухаан муутай гэд эргэлзээд байгаа юм уу? Буруу шийдвэр гэдгийг нь нотолчвол би удирдлагуудтай эргэлзсэн болчих уу? Энэ эмэгтэйчүүд яагаад дандаа альва асуудлын нэг талыг нь хараад байдаг байна. Бизнест хамгийн чухал зүйл бол дүрм журам. Мэднэс төвөртөө. Одоо хайрч амар. Бэлгүүнээ таам тавьчаарай. За хоёлаа. Тийм. Тэр дүрм журмыг би гаргана. Та дагна. Ойлгомжтой биз? За яваа. За энэ харин нэг сайхан бантан уусан чинь дотор нэг бүрсгэр байсан гаваа гайг болчихлоо. Аав яхаа нэмэх юм уу? Боллоо. Нанзамант. Уу яа.
Аав, энэ нөгөө хоолны мөнгө. За аав. Гуйлдчих юм уу, жижигхэн хүсэлж юм уу нэг юм байна. Тэр юу вэ гэхээр за энийг заавд өгч. Энийг танд өгч. Энд чи юу вэ? Зүгээр аваа, танд өгч байгаа юм. Бас гарч орж байгаа юм байна те. Хэрэглэхгүй юу аав өөртөө. За, баярлалаа. Танаас юу гоох гэдэг нь вэхээр нөгөө Аминаг өгсөн 20 сая биш үү? Тэрэндээ гар өрвээ. Санаа зовлтгүй хүүхдүүд нь. Аав нь тэр чи хямгтцсан. Тэ. Харин тэр данс тооцоо гэдэг чинь харин их төвхтэй. Данс тооцоогоо сайн хөтлөөрэй дээ. Л өдөр болгон за тэгэхээр юуг нь яалаа, хааш нь хэдэн төгрөг зарцууллаа гээл тэр чи хөтлөнө гэдэг чинь над чи хүнд юу төвхтэй ажил. Хөөе хараа. Тэгвэл ингээл да. Аава, та өдөрт авсан худалдаж авсан юмнуудынхаа баримтыг надад өгч. Би сайхан цэвэрхэн гаргацтай бичээд гарын үсэг зураад танд хүлээлгээд өгөө дээ. Тэхүү. Тийш дээ аав. Амина чинь ягтлан бодогч мэрэгжлийн аауд ийдгүн. Тэр нь яг зөв юм байна. Та хоёр одоо яагаад ач хариулж яах гэд нэг хитэн төгрөг өгчөөд тэгээ тэрнийхээ араас голчин цохоод байгаа юм. Тэр мөнгө яасан бэ, ийсэн бэ гэж байнга л асуугаад шавдуулчих юм. Тэгэл данс тооцоо хөтл тэрийг яач юу ийч юу гэл ямар төвхтэй юм бэ энэ ч. Тэр мөнгө чинь яавал гэжтэй байж лээ штэ энэ ч одоо. Та хоёр зүгээр тэр хоорондоо ярьж тохирсноор тэр мөнгө төгрөгөө сарынхаа хизээ өгдгийн тэр өгөөл бод. Чадахгүй бол бүр бол. Ар өврөөс нь нэхэл дагад болоод ингэж хүний ач тусыг хариулдаггүй юм шүү. Би ер нь тэгээд ач тусын минь хариулаадах гэж нэхэд зовоогоод байгаа ч юм байхгүй. Бүрний хитэн төгрөг авсан биш одоо бүр харин ямар хэцүү юм бэ ч та хоёр ч одоо. Үгүй байлаа байж л да байж. Данс тооцоогоо хөтлөхгүй болохоор аава ямар их асуудал болоод гэр болон хэрэлдээд байгааг та мэдж байгаа үстэй. Үгүй харин тий та дансаал зүр хөтлөж өчтэй тэгэл болох байхгүй. Тийш дээ. Би ингээд шалгаал зэгцтэй гоё яаж дараа нь амарч те аава хэлдэг болсон юм болохгүй. Үгүй тэр мөнгө авах юм буцаагаад яасан зовлонтой хоёр вэ та гэж. Аавда тэр мөнгө төгрөгөө хидийд яаж өгөх вэ гэдэг бол өгөх хүртлээр та хоёрын асуудал. Мөнгөө надад өгснөөс хойш юунд яаж үрж зарах вэ гэдэг бол миний асуудал. Гүцээ. Үгүй. Хоёулаа ерөөсөө алтан бичиг бичиж. Чи тэрийг тацагт өгч. Пүрэв даргаыг альбом тушаалаас нь чөлөөлөд өгөөч. Силк рүү төслийг чинь ганц газаагаад байгаа юм чинь тэр штэ. Энэ төслийг цаашаа ямар ч саадгүй явах боломжоор хангаад өгөөч гэсэн утгатай. Альбом бичиж тгөө. Тэг чи жоохон хүлээж ил та. Ганцхан нэг. Би ихлэд нөөрэ багштай уулзаад. Захирал чамтай уулзахгүй зүгтаагаад байгаа үстэй. Тэгээд ч маргааш гадагшаа явлаа. Онгоцныхан буудлын дээр очиод уулзчихнаа. Ганц хоногийн наан цан ялгаагүй сте. За ганц хоног шүү. Хэрвээ чинийх бүтлгүүдх юм бол би өөрийнхөө зохицуулна шүү. Би таны гаргасан энэ тушаа шийдвэрийг бол бодож байна. Та өөрөө ч бас нэг юм байх. Зөвл бодсон байл. Гэхдээ энэ залуучуудад ингэж их итгэл хүлээлгэхээр таны итгэсэн шиг миний найдаж байгаа шиг яг serious сэтгэл хүрч чадах болов уу гэж бас гайхаад л байна. Гэхдээ яг вэ залуучуудад ингэж итгэл хүлээлгэх нь зөв л дөө. Гэхдээ ам нээсэн дээр уушиг нэг хичээл би танд хэдий гэж бодоод байсан. Тэгэхээр та Цаашлаар би буцаарай. За тэгт.
Сайн уу багшаа? За чиний явуулсан мессежийг авлаа. Цаад хүн гэж хэнийг хэлээд байна? Багшаа. Би тантай ганцаарчилж уулзмаар байна. Амжихгүй байхаа да. Би маргааш нислэгтэй штэ. Тэгвэл би онгоцны хан буудлаар яваад ичээ. Та надад 10 минут цаг гаргаж төх үү? Чи пүрвийн тухай ярих гэдэг нь. Би юу ярих гэдэг байгааг чинь баг мэдчихэв. Баримт нотлохоогүй юм дээр дэний эцтэй. За би таслалаа. Багшаа. Яах вэ? Юу яах вэ гэдэг? Аавыг яах вэ? Би яаж мэдье? Анханаас бүх юм чамаас л болоо сте. Би яасан? Чи яад? Чи яах гэж авд 20 сая төгрөг өгсөн юм? Үлнийг 2 сая өгөх болоо юм дээр. Өрөө өгч штт. Өрөө эртгэн өгчвөл бит хоёрт амар үсттэй. Хин өртөө? Чи өртөө юм уу би өртөө юм? Ямар ч өөр яриаг багтал. Би өртөө байж чаддгүй өрөө өгмөр байна гэл дэмий балаа юм солиор бол. Чи мэдрэл юм. Ичээч. Хэн? Чи. Юунаас чи? Ичээч отхон баяраа. Ичээд ах юу ч байхгүй заа. Хараа 20 сая төгрөг. Манай залуучууд цаг баримтлагтаа л ер нь яам тааруухан байна да. Харин тийм ээ. Би энэ чинь хэлээд байгаа юм л да. Нэг ийм л хариуцлагагүй нөхөрт даатгачаад байгаа юм л да. Одоо аль тийшээ суугаа. Бүрт захирлаа. Та хоцорчлоо. Ажил ихтэй авч чинь нөгөө их ажил нь урагшилж өгдөг үү? Тэгэл хоцорчлаа. Ямар ажил гарахаараа яаралтай хуралдаанаас илүү чухал ажил байдаг байна. Тийм биз дээ манайхаа. Та уг нь компани эрх ашгийг нэг тавьдаг хүн дээ. Мэдээж компани эрх ашгийг нэг тавьдаг учраас л ажилдаа дарагцаараа аваад хоцорчлоо л доо. Манай хэлтэст оруулж ирэх гэж байгаа дотоод аудитын талаар ярилцах гэж байгаа тийм үү? Бүгдээрээ дүрм журмаал тагцгаая. Би санал нэг байгаа. Санаа зовлтгүй. За. Тэгвэл бүр захирал тушаа шийдвэрийг хүлээн зөвшөөрж байгаа юм чинь төлөвлөгөөнөөсөө гажуудуулахгүй л гэж найдаа. Яг энэ дээр чинь миний толгой өвдөд байгаа байхгүй юу? Silk Road төсөл төлөвлөгөөндөө хэрэгжих үгүй нь надаас л хамаарахгүй л болчлоо л доо. Байрлал үл хөдлөх хэрэгдсэн одоо захирал нь хамгийн чухал төслөө өөрт нь хамаагүй гэж сууж идэг. Гэхдээ одоо тэгэд хинт хамаатай байх уу? Гэхдээ яах вэ? Өмнөх шигээ байсан бол би амлалт өгөөд тэрэндээ хүрэх гэж хичээхсэн. Гэхдээ одоо нөхцөл байдал өөр болсныг та бид бүгдээрээ мэдж байгаа. Пүрэв дарга болон дотоод аудитаас томилогдож ирж байгаа хүн нь манай ажлын бүхий л ажилд оролцоод байхад надаас хамаарлаа юу? За. Тэгэхээр төсөл удирдах байгаа хүнийг төслөө яаж хэрэгжүүлэх юм хэдүүлээ харах л үлдлээ дээ. Би бол шийдвэрийн дагуу хийх юма хийн шүү. Энийг л чамд хэлэх гэж яаралтай хурал зарласан.
Өөр чингүү шивдэ. Байна уу? Байна уу? Байна. За, сайн нөхөө. Сайн. За, нөгөө судлуулсан койны газар чинь юу н асуудалтай газар байна шүү. Судалсан чи асуудалтай газар байна. Тий. Мөнгө төгрөг хийсэн бол эртхэн татаарай яваа. Аа. За баяртай. За ойлголоо. Баярлаа. За. Захирлаа. Та бүрүү даргатай яралтай уулзах хэрэгтэй байна. Бүрүү даргаас болоод ажил нь зогссон гэж төслийн менежерүүд үгээлцэн явж байна. Яаж ч материалаа бэлдэж бүрдүүлж өгсөн бүрүү дарга дээр ирээд л ажил нь зогсоод утаашаад байна болтгоо. Энэ болохоор өнөөдөр гарын үсэг зуруулах хэрэгтэй гэдэг хүсэлт байгаа. Та яралтай зуруулах хэрэгтэй нь хойшлуулж болохгүй гэсэн шүү. Гарын үсгийн зурвалжнаа санаа зовлоо. Өнөөдөр зуруулна шүү захирлаа. Инега захирлаа. Амжилт хүсье. Ямар утдаг юм бэ? Төрөө булчирхааны нэр үсгтэй юм ааш. Өө чи яахлаар энэ чи зогсож идэг вүлээ? Шгүй. Та надаа энэ дэр хідэн гарын үсэг зараад өгөөч. Юу вэ? Би энийг хянж байгаа. Тэгээд дуусныхаа дараа л гарын үсэг зурна да. Бүрүү дарга. Бүрүү дарга. Аргаа ядахтаа л би таныг ариун цэврийн өрөөний гадаа манад зогсож штий. Энэ хэд дээр өнөөдөр л гарын үсэг зурхгүй бол бүр болохоо байлаа. Компани эрх ашигтай холбоотой болохоор л таныг зураадгаа гэд тулгаа тань л та. Харин би чамд бас хэлээд нь штэ. Компани эрх ашигтай холбоотой болохоор би санаа зовоод наадах чинь сайтар хянчаад зурна гэдэг байгаа юм шүү дээ. Бүрүү дарга. Хоёлаа нэг хоёрыг солиодох л та. Би наадхан дээр чи гарын үсэг зурчдаг. Маргааш асуудал үүсвэл яах вэ? Харин тийм би ойлгож байна. Дөрөм л бол дөрөм шүү дээ бүртмэн. Галт захирлж гисэн чамд хэлсэн байгаа. Тийм л дээ. Гэхдээ компани үйл ажиллагааг цагт нь явуулах чинь бас дөрөм журам биз дээ. За ер нь ингэ заяа. Наадах чинь би авч яваад аяар хянчаад тэгээд чамд гарын үсэг зураад мэд ба. Та бити аяар гэж хойшлуулал та. Танаас би өнөөдөр гарын үсгэж автлаа. Салахгүй шүү. Тэгээд ажлын цаг дуусчаар бүр араас гэрт хурж ирэх нэ те. Танах хаа нэг. Юу? За, ерөнхийдөө ингэ мэд. Эний чинь би ганц гарын үсэг авах чинь л ийм яригтай байгаа юм чинь яаж ажил урагшлах вэ? Баярлаа. Гүй яарад нь штэ яарад. Өчи одоо яарлаа гэхэд. Өчи. Заавал энэ чинь шууд хурж ирээд тахтай яа. Тэгэхгүй яа энэ чинь бүр тагаал болчлаа ш. Би энэ чинь дотор бас зогцуулахад үзээд байна штэ. Өчи гэхдээ надад би тийм өгдөг юм байгаа зү. Тэжүүд яаж яа. Урьж байгаа яа. Өчи заавал өдрийн цагаар яриад. Өчи орон цагаар ярьж байгаа. Өчи. Дөрөв сууж байгаа яа. Өчи надад болсон мэт өчи чимээгүй байгаад өгч.
Оо байна уу? Оо байна. Юу та нөгөөний coin яриадсан шүү дээ. Тэр тухай дүүнээрээ асуух гээд. Оо за. Тэгээд би дүүл тань дээр яваад чи. За. Байна уу шаа? Би танд өчигдөр яриад байсан юм аа. Нотолж чадах юм шиг байна. За. Би онгоцны бодол дээр очиад танд хэлье. За. Өө энэ одоо ажиллахгүй өнөөдөр ажиллахгүй юм бах та. Ажиллаж шүү дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ офсыг нь усад хайдсан юм бол. Би Үгүй. Буян жаргал гээд захирлын чинь суудаг шүү дээ. Үгүй аа манай захирлыг чойж л идэг те. Үгүй. Энд суудаг шүү дээ. Нөгөө санхүүгийн байгууллагын буян жаргал гээд. Аха. Маах өнөөдрөөс энд нүүж орж байгаа байхгүй. Юу? Нүүц юм уу? Мэдгүй та энэ барилгын хүмүүс юм уу? Үгүй. Танах чинь санхүүгийн байгууллага үстэй. Үгүй ээг баха. Манайх ч барилгын зураг туслах гаргадаг шүү дээ. Та зураг туслах гаргуулахаар хэлэхгүй те. Тэ яана? Юу аха. Юу манайх одоо нөгөө хурал хийх гэдэг. Та ингээ гарчих уу? Оо. Өчигөө нөгөө утас ширмсэрэ тэр хүнлэн залгал та. Оо тийш дээ. Цооны тийш дээ. Оо яг. Байна уу? Байна уу? Юу нөө? Ашиглалтанд байхгүй гэнэ үү? Уг нь чи хоёр бүр нүрээ гараад ярилцсан биз дээ. За хоёр ах минь. За хоёр заллуулчихъя. Хайд өртөж ирцтэй. Жох явсгээд өөрчлөг үү? Буцарч болохгүй шүү. Байна уу? Ямар имлэг? За. За. Чалаач. Буцаад хэрэгч. Би энэ зүйл дахиад болох юм. Тийм байл. Гинтийн зочилд орсноос болоод зүрхнийх юм алдсан байна. Зүрхнийх юм алдснаас болоод даралт унсан байх юм. Даралт уннаа гэдэг нь артерийн даралт хэсгээс илүү аюултай байдаг. Та болохоор зүрхний эмчийн хяналтанд заавал орох ёстой хүн шүү. За юу. За тэгээ эмчийнхэн бичиж өгсөн тайвшруулах юм болон зүрхний эмийг тогтмол цагтаа угаарай. Баярлалаа эмч. За баяртай. Баярлалаа. Юу болсон? Сэтгэлээ гарч байгаад ярилцгаа. Басан гүр coin аваад тэгэл болсон бэл. Coin авсан. Харин миний сонсноор бол 23-4 орчим сая төгрөгөөр авсан юм бэл. 24 саяараа тэр чигээр нь coin авсан юм уу? Харин. Тэгтээ яг би уг нь цагтаад мэдгэцсэн л дээ. Удахгүй учрыг нь олж өгнө л гэсэн. Болон цаанаас агай олон хүмүүс заллуулсан юм бэл.
нар ирсэн юм чи би одоо ажиллаа удаа та. За би чамайг гаргаад өгье. Ийм тэнэг уугац. Би чамд хэлээ өстэй. Яах гэж өнгөгдөн чи? За чамд баярлалаа. За зүгээр. Чарын дараа нь уцаа аваарай. За би явлаа шүү. Бана. Гэхдээ чи чинь хаашаа алгуулцдаг хүүхэд вэ? Аа? Над уцмцаа авахд яа дээ? Уучлаарай багшаа. Гэрт асуудал гараад. Чи бүр надаар тоглоод толгойдоо минь гараа суулаа л та. Үгүй багшаа би Тэр миний мөнгө хаа вэ? Тэр чи миний мөнгө. 20 сая төгрөг штэ бүгдийг алдчихж байгаа юм да. Чи болооч дээ. Чи тухай. Тэр сонгоо гэсэн тэнэг өгдөг байгаа нэг тэрэгтэй бацсан. Бүр нэг заяа найсан. Би чамаас болж ямар чухал ажлаа алдсны чи юу юм? Жино. Гата аав чи эмнэлэг төрөгчээд ат би хэлэхгүй дээ яах. Үгүй чи тийм сүрхий аавда хайртай бол чи аавыг анзаарахгүй байсан. Найз сонгодог юу гэдгийг чи мэдэх юм уу? Аа? Яа тий? Би аав мөнгө өгсөн. Бэлэн мөнгө өглөө. Их хэмжээний мөнгө өглөө. Тэгээ чи яах юм? Чи надтай нэг ярилцаадах л да. Аава юугаа ярьдیں бэ? Бид хоёр амарх чинь. Тэр өчигдөр юу болсныг санаж байна? Хөөш. Чи өчигдөр яагаад ураараа оролдож байгаа? За хөөе би чамайг өстө яагаад шүү. Хөөе яа. Би наад хэрэг чинь зүгээр өнгөрөө гэж хэлээгүй штэ. Яахад ингэж хаа хамаг өндрөө залгаад идэм бэ? Ичдэггүй мө таасаа. Юундэ ичдэг юм бэ? Мөндө алдчихад байхад юундэ ичдэг юм?